айдас ба сургамж толилуулж байна. Би 3 дугаар курсын оюутан байхдаа дадлага ажиллаар хөдөө ангиар явахар болсон юм. Тэгээд бид 2 өөр газар руу салж явахар болов. Манай фракцийн Төв аймгийн нэг суманд очсон. Одоо нэр усыг нэлээдэж яхав. Тэндээ очиод ангийнхаа багштай нэг айлд байрлахаар боллоо. Хотоос ирсэн залуучууд гээд л ойр хавийн айлууд нутгийнхан гээд их сайхан хүлээж авцгаасан. Ийш тийш ихний хэрэг гарсан үед хөргөж өгнө. Хоол ундаар дайлна, цайлна. Тэгээд ирээд 2 хоног өнгөрлөө. 3 дахь өдрийн дадлага дууссан оройн нөгөөх гэрийн гихч биднийг орой сумын соёлын төвд бүжгийн үдж болох гэж байгаа. Хүүхдүүд очиж сонирхооч гээд л өөрөө. Бид нар ч гэсэн заа тэгвэл нутгийн шоу хэр болдгийг очиж харна гээд л цүнхэндээ байгаа зүс гайгүй харагдчих хувцас өмсгөөгөөд гарлаа. Соёлын төвийн гадаа өргүүлээд бүгд хаалгаар нь цуг орцгоо. Тэнд хотоос бас амьд өвчмийн амтлаг тоглолтоо ирж байж таарсан. Би ч очиод хэсэг сандал дээр сууж байгаад тайз болон тайзны урд бүжиглэх залуучууд, ах эгч нар бас манай хүнд тэнд нэг дор бүжиглж баярлцгааж байхыг хараа сууж байлаа. Гэтэл генетик нэг эгч нэлээд хөөрсөн байртаа бүжиглэж ирээд намайг татаж аваад л "Алиу, чи ч гэсэн бүжиглээч" гээд босгоод ирэв. Бүжгийн талбай хүмүүсийнхоо нь очиод яаж бүжиглэхээ аргаа олохгүй ойр хавьд байгаа хүмүүсийг харан найгад зогсож байтал миний урд тайз руу хараад бүжиглэж байсан нэлээд өндөр дүү өргөн мөртөө ах хүүхдээ нэг мөрөн дээрээ суулгаж хаад нэлээд хурц хөдөлгөөн хийгээд бүжиглээд байх харагдлаа. Тэр хүүхдийг хойноос нь ажиглавал бүдэг заалны бүжгийн өнгөнгөөр анивчих гэрэлд дээд хувцас нь байхгүй мэт харагдсан. Тэгээд бүр сайн фокуслаад ажиглавал үнэхээр хувцас байхгүй. Нилээн туранхай хэржсэн сэксгрүүстэй хүүхэд байлаа. Би тэр мөрөн дээр нь цааш гарч суусан хүүхдийг унчхуул яана гэж бодсон ч бас л нэг жигтэй харагдаад үе үеийнхэн түүн дээр нүдман тусна. Дээрээс нь нэг л зүйл биш харагдаж байсан нь тэр хүүхэд ахын нэг мөрөн дээр сууж байгаа мөртлөө юунаас ч барайгүй. Бас үнэхээр биеийн жижигхэн гэхэд арай л жижигхэн. Сууж байгааг нь харуул бүгсэн биенээсээ толгой хүртлээ. Миний дохоон чинээ тийм л биетэй харагдсан. Гэтэл нөгөө ах бүжиглэх зуртаа эгэж наашаа чиглэж харлаа. Тэр үед би мэдээж хүүхдийг нь урдаас гарахыг хичээсэн. Тэгээд ихцлээд гартал би юу арчих вэ? Гээд л хамаг толгой тарих хачин зочирдсан. Түүний мөрөн дээрийн сууж байсан зүйл хүүхэд гэж хартал тэр хизээч хүүхэд байгаагүй. Торонхай гэж ихтэйхэн сексээсэн хар устэй. Хүн шиг царайтай гэхэд хэцүү. Хамгийн амир нь цоо ширтсэн бүлтийсэн том нүдтэй. Амаараа дүүрэн ярзаасан шүднүүдээр дүүрэн үнэхэрийн зүүдэнд ормоор жихүүц хөрмээр инээсэн үнсэн саарлын байхан тэр. Би бүр ихцэлж харж зогсоод балмагцсандаа таг өшөө зогсчихсон. Гэтэл өнөөх хамт нүд нь ийш тийшээ эргэлдэж байснаа над руу хараад өөрийг нь хараад байгааг мэдсэн бололтой бүр нүдэн тулаад харцсан над дээр тогтчихсон. Тэр харц бол ёстой л хамгийн муу ёрын муухай харц байсан да. Яг л идүүлэх гээд ч байгаа юм шиг. Эсвэл харж байгаад над руу үсэрч гээд ч байгаа юм шиг. Би өөрийн ирэхгүй харцаа салахгүйгээр хойшилж нүдэнд нь нулимс цэлэгнэж өөр тийшээ харчвал хойноос дагаад ирэх гээд ч байгаа юм шиг санагдаад хойш алхасаар хэн нэгэн тэгэлдээд унаад өгөв. Гэтэл намайг харсан ангийн маань хүүхэд хурж ирч намайг босгосноо. Юу болсон бэ гэд асуухт нь би юу ч дуурч чадаагүй. Тэгээд өнөө ахын зүг гараараа затал нөгөөх маань юу заагаад байгаа юм бэ гэд асуугаад байв. Тэгээд л би ойлгосон. Тэнд байгаа хүмүүсээс түүнийг надаас өөр хинч харахгүй байлаа.
Би нөгөө хамтнаас голцсон ч гэсэн тэр мөрөн дээрээсээ над руу гэрэлсэн амар нүдэрээ цоо ширтээд яг урдган байгаа юм шиг хамаг би маань хачин болоод байсан. Тэгээд манайхан нэг юм болохгүй байгааг анзаарч намайг аваад гарсан юм. Солийн төвийн гадаа гараад манай ангийнхнаас зарим нь "Чи ч одоо уугаа яваад байгаа мó?" гээд дохоорхонгүй асуулт асууж, зарим нь юу болохгүй байгааг асууцгаагаад сонирхоод байгаар нь би хамаг юма хэллээ. Тэгээд бүгд гайхаж эвгүй болчихлоо буцацгаая гэд машинаа дуудаад харьцгаасан. Буцаж очиод ундах гэхээр нөгөө харцал нүдэн ангаар харагдаад ундаж чадахгүй бүр хэцүү байлаа. Дараагийн өдөрт нөгөөх тухайгаа мартах гэж хичээгээд дадлагадаа төвлөрөөд болж өгвөл өөрийгөө тайвшруулад л байв. Оройн хичээгээд ундах гээд хэвттэл нойргуудлын ядаргаандаа унтаад өгчихсөн. Гэтэл шөнө төлөөр хүнжид амар хүүтэн би хөлийн минь талыг сөхөд орж ирж байгаа нь мэдрэгдэв. Би маань хүүт дагаал явчихсан. Хажууд унтаж байгаа найз Мишогносоо жигээд над руу хөлн орж ирсэн байх гэж итгээд тэрийг өөрөөсөө олдуулах санаатай жийтэл нөгөө зүйл миний хөлнөөс тэврээд авчихсан. Би угсгэж босоод л энд тэндгүй хөлбөрсөн ангийнхныгаа дээр гიშиглэж хамаг хөлөөс авлаад орилоод л босоод ирсэн. Гэтэл манайхнаас нэг нь босч ирээд өрөөний гэрэл асаатал миний хөлн наалцсан юу ч байсангүй. Би бүр дагжин чичирч нус нулимстайгаа холилдон "Энэ гөлгийг надаас салгаад өгөөч" гэж хинээсэн ч мэдэхгүй гуугаад л байсан. Манайхан ч намайг үнэхээр болохгүй байгааг мэдэж өглөө эрт хоёр найз маань надтай цуг хотлоо буцсан. Буцаж очиод гэрийнхэндээ энэ тухай хэлээд лам хараар үзүүлсэн. Ихэнх нь хэлэхдээ бузар наалцсан, дагсан байна гэдэл байлаа. Харин нэг үзмэрч өвөө надад хэлэхдээ "Бэлгийнүүд чинь нээлттэй юм байна. Тэгээд л чи өөрөө угтаж харахаар чинь чамтаа наалдах нь аргагүй л дээ. Ер нь болж өгвөл наалчих гээд дагаад яваа юм байна." Ямар ч байсан тэр бэлгийнүүд гээ чинь харах ёсгүйгээ хараад байдаг болол та. Тэгээд тэр өвгөн ах хэд хоног эртмэн ирж үйл хийж нилээн л их юм боллоо. Нөгөөх зүйлч хотод ирснээс хойш их харагдaltaгүй баг багаар мартагцаар одоо ер нь өөр юм харж мараагүй л байна. Гэхдээ яг тийм новшин юмтай харц тулгарна гэдэг чинь үнэхээр аимшиг кинонаас л амар юм байдаг юм байна лээ.